Hi guys. Өнөөдрийн бичлэгтээ тавтаамаар л өнөөдрийн бичлэгээр нэг сүүлийн үед гэж яг өнөөдрийн байдлаар бүр интернет дээр hot topic болоод байгаа сэдвийн талаар ярих гэж байна. Тэгээ энэ болохоор жоохон ховж болох гээд байгаа шүү. Гэхдээ миний амар дуртай үзэх дуртай жүжигчний нэг Ким Сок Хён асуудалд ороод байгаа юм байна. Энэ талаар ярилцах гэж байна. Ерөнхийдөө зүгээр ховж байгаа шүү. Одоогийн байдлаар Ким Сок Хёны талаас ерөөсөө эднэрийг бүгднгийн баталгаажуулаагүй байгаа. За юу болсон бэ гэхлээр Ким Сок Хён ч болохоор Queen of Tears гэх кинонд тогсон штэ. Та нар үзсэн үү үзээгүй юу? Би тэгээд энд зургийг нь постлчээ заяа. За тэр жүжигчин болохоор одоо хэдэн настай юм лөө? 37-8 настай. За тэгээд яг ямар rumor болоод байгаа юм бэ гэхлээр Ким Сок Хён Ким Сэ Рон гэдэг солонгосын бас нэг алдартай айгу залуухан жүжигчин байт юм байна. Би бас сайн мэдгүй тэр охиныг кинонуудыг үзэж байгаагүйгээ санахгүй байгаа. Тэр охиныг 16 настай ахаас нь эхэлж үерхэж эхэлсэн гэдэг rumor яваад байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн амар нь тэр охин өнөөдрийн байдлаар амьд биш байгаа. Оны өмнө амиа хорлоод нас урчихсан. Гэртээ ингээд олцсон гэж байгаа байхгүй юу? Тэгээд хүмүүс ерөнхийдөө энэ бол suicide байна гэж үзээд байгаа. За тэгээ хамгийн бас нэг амар юм нь яг Ким Сок Хёны төрсөн өдрөөр нь амиа хорлчихсан. Тухайн үед хүмүүс болохоор яг тэр амиа хорлох үед нь болохоор хүмүүс тэр хоёрыг үргэлжлэжсэн гэж юусэн мэдээгүй. Зүгээр л ингээл мэдээний сайтаар хаар сайгүй TikTok дээр ингээд Ким Сок Хёны төрсөн өдрөөр Ким Сэ Рон амиа хорлсон байна гэдэг мэдээ цэцэгтаадсан байхгүй. Тэгээ би тухайн үед нэг таагүй яадгүй л Ким Сэ Рон гэдэг охины талаар би сайн мэдгүй байсан болохоор. За тэгсэн чи яг өнөөдөр болохоор юу болоод байна вэ гэхлээр Ким Сэ Рон ингээд 700 сая воны өртөө байгаа тэрийгэ төлж чадахгүй бисаар хагаад амиа хорлчлоо гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ нь яаж Ким Сок Хёнтой холбогдоод байгаа юм бэ гэхлээр тухайн охин согтуугаар машин барьж явж байгаад тухайд 18 19 байсан юм уу да. Согтуугаар машин барьж явж байгаад аваар хийгээд хашлаг. За яг хашлаг биш юм цахилгааны юм бокс мөрөгцсөн байгаа байхгүй юу. Тэгээ тэр цахилгаан бокс мөргснөөс болоод тэр хавьд байдаг бизнесүүдийн тог нь тасарсан. Айлуудын ч бас тог тасарсан юм уу да. Тэгээд бизнесүүд ингээд орлого олж чадахгүй хаалгаа барина гэсэн үг штэ. Хэсэг хугацаанд тог нь буцаж ирдэл. Тэгээд тэр алдсан орлогоо тэр охиноос нэг хэмжлээд тэгээ ерөнхийдөө 700 сая вон болсон байна. За тэгээд яг яагаад холбогдсон бэ гэхлээр Ким Сок Хён Ким Сэ Роныг таньдаг мэддэг байсан болохоор тэр охины өрийг нь төлж өгөөд тэгээ чи тухайн үедээ болохоор төлөх хэрэггүй эргүүлж төлөх хэрэггүй би нүрээ чинь төлчихье гэсэн ба. За тэгээд тэрний дараагаар жилийн дараагаар юм уу да 2024 оны 3 сар тэр охин ингээд шүүхээс зарлаа авсан ба. Тэр зарлан дээр нь болохоор энэ үрийг яаралтай ингээд төлж барагдуулаа. Үгүй бол хуулийн хариуцлага өрүүлэх болно гэсэн захиа байгаа байхгүй юу. За тэр үр нь болохоор яг Ким Сок Хёны байгуулсан Golden Medalist гэдэг компаниас нэхэмжилсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ компанийг
би ихэндээ за Ким Сок Юн өөрөө яг холбоотой биш одоо өөрийнх нь хараалагддаг агентлаг юм байх гэж бодож байсан байхгүй юу. Тэгтэл хүмүүс Google-д үзсэн чинь яг Ким Сок Юны өөрийнх нь байгуулсан компани байгаа байхгүй юу. За тэгэхээр ерөнхийдөө Ким Сок Юн өөрийг нь түлжигчод буцаагаад нэхэмжилсэн. Ерөнхийдөө бол яралтай хурдан төлөө гэж байгаа болохоор ерөнхийдөө дарамтл болж байгаа байхгүй тэр охинд. Тэр охин чинь маш одоо интернетээс маш их хейт аваад маш олон ингээд доромжилсан комментууд аваад тэр охины нэр хүнд ерөнхийдөө айгүй унтсан байсан. Тэгээд кинон тоглохоо болцсон байсан. Ерөнхийдөө мөнгө төгрөггүй л байсан байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үед нь тэрийг нь мэдсээр ээжэж мөнгөө нэхэмжилсэн. За энээсээ болоод одоо өнөөдрийн байдлаар яг Ким Сок Юны нэр хүнд одоо унаж байна. Яагаад одоо унж байгаа вэ гэхлээр Ким Сок Юн чинь өөрөө ингээд гуглэхээр 117 сая долларын одоо хөрөнгөтөн байгаа байхгүй юу. 117 сая вон биш 117 сая долларын одоо хөрөнгөтөн байгаа байхгүй юу. Тэгтэл тэр үрийн доллар руу шилжүүлэхээр 400 мянган доллар. За нийт хөрөнгөийнх нь бараг 300 хуваасны нэгтэй тэнцэх юм уу та. Тим хэмжээний үр нэхэмжилсэн байгаа. Тэгээ хүмүүс ямар хуншгүй юм бэ? Ямар ингээ арчаагүй юм бэ? 6 жил үерхчээд яагаад энэ үрийг нь төлөөд өгч болдгүй юм бэ гэд буруутгаж байгаа. За дараагийнх нь болохоор энэ хоёр дахиад хайр сэтгэлийн холбоотой байсан байгаа байхгүй юу? Гэтэ одоо бол үерхдэггүй юм шиг байгаа. 2015 оноос 2021 оны хооронд 6 жил үргэлжсэн гэж байгаа. Гэхдээ энэ мэдээллийг нь болохоор аав ээжийн талаас гаргасан гэсэн үг. Яг Ким Сок Юн бол энийг бол яг ингээд баталгаажуулаагүй байгаа. За хамгийн дахиад нэг асуудалд ороод байгаа юм болохоор 2015 онд энэ Ким Сэрон гэдэг охин 16 настай байсан. 18 ч хүрээгүй. Тэгээд одоо өнөөдөр нөгөө Ким Сэрон гэдэг охины аав ээж нь одоо интернетэд бүх одоо хамт авахулсан селфи зурагнуудыг нь илчлээд постлоод тэгээд одоо бүр амар юм болж байна. Тэгээд хүмүүс ерөнхийдөө тэр зурагнуудыг нь хараад энэ хоёр үерхчихсэн нь үний юм байна. Заавал одоо Ким Сок Юн энийг deny хийх ч юм уу те одоо баталгаажуулах шаардлага алгаа энэ ойлгомжтой байна гэд ингээд цуурж байна. Амжигтай. За одоо энэ орой болж байна. Тэгээд өглөө нөгөө нэг бичсэн бичлэгээ үргэлжлүүлэхээ сууж байна. За өнөөдөр ч ерөнхийдөө бол интернет дээр ямархуу мэдээллүүд байгааг ерөнхийдөө ингээд шалгасан, жаахан ухсан. Тэгээ ерөнхийдөө бол дандаа адилхан мэдээллүүд байсан. Тэгээ би өнөөдөр энэ koreaboo.com гэдэг вебсайтаар гарсан мэдээллээс ингээд дахиад жаахан хүргээ. Энэ дээр болохоор яг баталгаажуулсан мессежнүүд, скриншотууд байгаа байхгүй юу? Одоо Gold Medalist гэж компани байгаа гэсэн шүү дээ. Тэр эйженсигийн Ким Сэрон жүжигчин рүү явуулсан одоо нөгөө нэг зээлээ эргэн төлөө гэсэн захиан бичгэн байгаа скриншот. За тэгээ энэ дээр нь юу гэж хэлсэн бэ гэхлээр 686 сая воныг 2023 оны 12 сарын 31-ний дотор төлөх гэсэн байгаа байхгүй юу. Гэтэ энэ захиаг болохоор 2024 оны 3 сард хүлээж авсан гэдэг байгаа. Тэг үед нь due date буюу одоо энэ үрийг төлөх ёстой өдөр нь аль хэзээ өнгөрцөн байсан байгаа байхгүй юу. Тэгээ айгу сонио яаглаарэ ийм хэрвээ due date нь аль 23 оны 12 сард байсан бол энэ захиагаа бүр 24 оны 3 сард явуултын те. Ерөнхийдөө бол энэ төлөх хугацаа чинь дуусцаа одоо чи бүтэн төлөө paid back in full amount гэсэн байгаа байхгүй юу. Тэгээ хэрвээ
бүтнээр нь төлөхгүй бол gold medalist одоо хуулийн хариуцлага үрүүлнэ гэж бичсэн байна. За тэгээ энэ 686 сая вон ч юм болохоор $473 мянган юм байна. Бүхэл бүтнийг хаус авах мөнгө заяа. За энэ захиаг авсны дараа болохоор Ким Сохёнтой холбогдох гэж зөндөө олон удаа үзсэн. Ерөөсөө дуудлах нь хүлээж авахгүй. Тэгээд авга эгчийнхээ утаснаас заалгасан байгаа. Тэгээд авга эгчийнхээ охины утаснаас хүртэл заалгаж үзчихсэн гэж байгаа байхгүй юу? За тэгээд утсыг нь ерөөсөө авахгүй болохоор нь мессеж итсэн байгаа. Тэгээд тэр мессежнийх нь скриншот нь бас байгаа. Тэгээд энэ dispatch мэдээлж байна л гэж бичээд идэм билээ. Dispatch гэж би бас яг юу гэдгийг сайн мэдэхгүй л байна. Энэ газар нь болохоор айгу яг баталгаатай мэдээлэл цацдаг юм байлгүй дээ. I guess. За тэгээд энэ захиаг нь орчуулах юм бол ахаа гэж орчуулах хэрэгтэй баг. Ахаа би Ким Сорон байна. Би энэ захиаг өнөөдөр хүлээн авлаа. Тэгээд танаа компани намайг шүүхт гэж байгаа юм байна. Надад та өөрөө хэлэхдээ надад хангалттай хугацаа өгнө гэсэн шүү дээ. Тэгээд би сайн ажиллаад энэ мөнгийг буцааж төлнө гэж ерөнхийдөө тийм тохиролцоо байсан шүү дээ. Би тэгээд хийсэн ажил болгоноос хэсэг одоо percentage хувийг нь одоо тэр болгонд нь төлж байна гэж хэлсэн шүү дээ. Би ингээ буцааж төлөхгүй гэж юусоо хэлээгүй. Гэхдээ та ингээд гинэт надаас 700 сая воныг ингээд яг одоо төлөх юм бол би чадахгүй. Би энийг төлөхгүй гэж байгаа юм биш. Гэхдээ би чадахгүй байна. Та энэ хэрэг дээр ингээд бүр хуулийн арга хэмжээ авах хэрэг байсан юм уу? Намайг авраач би гуйж байна. Надад хэсэг хугацаа өгөөч гэсэн юм захиа байгаа байхгүй юу? Тэгээ энд нь ч гэсэн хариу бичээгүй. Тэгээ ер нь бол дараа авах ихчийнх нь хэлж байгаагаар болохоор ингээд энэ захиануудад нь мессежнуудад нь ингээ хариу өгөхгүй байсан болохоор 2024 оны 3 сарын 24-нд гээд хүмүүс яриад лээ. Тэр өдөр нь болохоор яг энэ охин Ким Сохёнтой хамт авахулсан селфигээ Instagram дээр стори хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр үед нь болохоор нэг Queen of Tears гэх киноны яг одоо 5-6 дугаар эпизод нь гарч исэн гинэ. Ерөнхийдөө кино яг ингээд ирч хүчээ авч явах үед нь энэ охин ингээд селфи постлцсан болохоор хүмүүс шууд ингээд энэ охин руу дараад эхэлсэн байна л да. Чи одоо ингээд энэ киноных нь үйл явцад нь садаа болох чинь хүмүүс энэ киног үзэж байгаа үед нь энэ зургийг постлоод ерөнхийдөө энэ Ким Сохёны нэр хүнд таалдах чинь кинонд одоо сөрөг юу үйл явдал одоо учруулах чинь ч юм уу те одоо үзэлтийн тоонд нь нөлөөлөхөр зүйл хийж ийн тэргээл ерөнхийдөө амар дайрч эхэлсэн байгаа. За тэгээд энэний дараа нь болохоор нэг сонин сэтгүүлээр болохоор энэ охиныг ямар нэгэн яг Ким Сохёны талаар мэдж байгаа мэдээллүүдээ бүгднийг ингээд задлахж байгаа юм байна гэж бодсон юм байна л да. Тэгээд яг маргааш нь 3 сарын 25-нд яг энэ сэтгүүлч dispatched ажилтдаг сэтгүүлч нь холбогдсон юм байна. Тэгээд тэр яг мессеж скриншотоо тавьсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ мессежнээр болохоор би энэ сүүлд яваад байгаа хэргийн талаар холбогдож байна. Тэгээд одоо ингээ холбогдоход зүгээр үү гэдгсэн чинь энэ ингээ хэцүү байна. Гэхдээ ингээд өөрөө холбогдсон болохоор би хариу бичиж байна гэсэн маань. Тэгээд бид нар ингээ чамаг ямар нэгэн мэдээлэл гаргана гэж сонслоо. Тэгээд яг мэдээлэл гарах уу, хизээ гарах уу гэж асууж байгаа байхгүй. Гэсэн чинь би ямар нэгэн мэдээлэл гаргана гэж юу нэг хэлээгүй.
хүмүүс буруу ойлгосон бол та гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ сэтгүүлчийг энэ холбогдож байгаа мессежнийхаа чатыг олон нийтэд дэлгэхгүй байна уу гэж гуйж байна. Гэсэн чинь сэтгүүлч нь болохоор битээ санаа зовоо энэ талаар би хүмүүст ярихгүй гэдгсэн чинь нөгөө Кэмсэрон болохоор баярлаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэд тэгээд энэ conversation дуусж байгаа юм байна. Уншаад аюу хэцээсэн. Энэ яг одоо 2 сарын 16-ны өдөр өөрийнхөө амьдарч исэн байрнаас олцсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр байранд нь амьдардаг хүнээс ярилцлага авсан юм уу та? Эсвэл байрных нь одоо эзнээс нь ярилцлага авсан юм шиг байна. Тэгээд тэр хүн болохоор хэлэхдээ болохоор энэ охин дандаа ингээл айсан байдалтай, дандаа ингээл уйлсан байдалтай байж идэг байсан. Тэгээ би жүжигчин ингэж юусэн мэдээгүй. Тэгээд юу хийсэн болохоор дандаа ингэж уйлж суудаг хүн юм болоо гэж бодсон гэж бичсэн байлээ. Тэгээд нэг удаа ерөөхдөө баг өнгөрөхөөс нь өмнө бас ингээд уйлаа сууж хахад нь бас л таарлцсан байна л та. Тэгсэн чинь ингээд бугуун дээр нь ингээд хөхөрсөн тийм сорив харагдчихсэн гэсэн. Тэгэд тэр хүн болохоор 2025 оны 2 сарын 18-нд байрных нь гэрээ дуусаад тэгээд нүүх ёстой байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө байрных нь гэрээ дуусаад бараг хачаа мэдгүй байсан бас байж магадгүй те. 2018 2 сарын 18 гэдэг чинь яг 2 хоногийн өмнө болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол маш айгүй хэцүү байдалтай байсан. За энэ болохоор яг нөгөө сэтгүүлч диспатчийн сэтгүүлч нь болохоор яг gold medalist-тай холбогдсон тийм харилцаа яриа байгаа байхгүй юу. Тэгээд энэ gold medalist гэж компани хэлэхдээ болохоор 700 сая воныг болохоор ерөнхийдөө яг бас тэр осол аваарын төлбөрт гэж өгөөгүй энэ Bloodhounds гэж киноны зураг авалтанд орж исэн гэсэн. Энэ яг зураг авалтанд орж явах үед энэ машины ослог гаргасан юм уу да. Тэгээд тэрнээс болоод энэ production болохоор одоо тэр зураг авалтын зарим хэсгийг дахиж авах хэрэгтэй болсон юм шиг байна. Тэгэхээр энэ кино маш их одоо зардал гаргасан. Тэгээд тэрний төлбөр гэж ерөнхийдөө нэхэмжилсэн юм байна л да. Ерөнхийдөө 700 сая вончийн ерөн тэр Bloodhound гэдэг компани төлөгцөн гэж энэ Gold Medalist компани хэлж байна. Тэгэд танах яг юм шүүхийн юм захиа явуулсан юм уу гэсэн чинь бид нэр яг явуулсан гэж хариулалгүйгээр бид нэр Кэмсэронаас мөнгө аавна гэж ямар нэгэн тийм бодол байгаагүй. Бид нэр бодохдоо авахгүй гэж бодсон. Зүгээр л одоо хуулийн одоо үндсэн те basic одоо процессор явсан. Та нар энэ захиагаа явуулахаас өмнө ч юм уу дараа нь энийгээ зүгээр ингээд нэг формал захиа байгаа шүү гэснээс бид нар чамаас мөнгө авнаа гэж бодохгүй байгаа гэж өөрт нь яг хэлсэн юм уу гэдгсэн чинь миний мэдж байгаагаар бол менежер нь холбогдсон гэж бодсон. Тэгээ биднэрт документ хэрэгтэй байсан гэж хариулсан байгаа байхгүй. Ямар документ яриад байгаа юм бэ мэдээд яг асуултанд нь яг хариулахгүй байгаа байхгүй. Тэгээ Кэмсэрон ингээд айгүй ингээд айсан энэ захиаг авсны дараа айгүй айсан байдалтай байсан юм шиг санагдсан гэсэн. Бид нэр ингээд тэр үнээс ингээд ийм их хэмжээний мөнгөг авч чадахгүй гэдгээ мэдчихсэн. Тэгэд мөнгөтэй болох үедээ эргүүлээд өгч болно штэ гэж хэлсэн гэж хариулж байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө өөрт нь энэ зүгээр ингээд нэг формал захиа байгаа шүү. Ерөнхийдөө basic ийм
процесс явагдаж байгаа шүү энэ гэж юусоо хэлээгүй. За энийг одоо заавал төлөхгүй байж болно. Дараа нь мөнгө олохоор төлж өрөө гэдэг ч юм уу тийм хэлсэн гэж юусоо хэлэхгүй байгаа хгүй. Энэ хамгийн аимшигтай. Үргэлжлүүлээд dispatch асууж байгаа хгүй. Энэ Кимсарон яаж ингэж ослынхаа мөнгийг төлсөн бэ гэсэн чинь тэр нөгөө нэг осол хийсэн машина $24,000 зарсан гинэ. Тэгээд зараа тэр нь болохоор Солонгосын 35 сая вонтой тэнцэх юм байна л та. Тэгээ энэ мөнгөийг болохоор тэр осол гаргасан төлбөртөө төлсөн юм байна. Тэгээд энийг болохоор өөрөө төлсөн юм байна. Яг энэ тэрнээс болоод бүр ингээд 700 сая өрөнд орсон бол биш юм байна. Тэгээ би бас нэг агуу сони TikTok дээрээс харсан юм гэдэг үний юм үгүй юм уу мэдгүй байна. Яг анхандаа бол 20 сая тэр бум ваны өрөнд орсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингээд сүгдэж мөргөөд гойсон гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ энэ яг хин энэ мэдээллийг яриад байгаа юм бөө мэд. Тэгээд сүгдэж бүр өвдөгдөрөө ингээд сүгдэж гуйгаад тэгээд энэ үрийг 700 сая болгуулсан гэж байгаа байхгүй. Ёо гамшиг. Нэг юм бас мэдээлэл байна л да. Дахиад машина зарснаас гадна өөртөө байсан asset хөрөнгөд зарсан гинэ. Тэгээ энэ хөрөнгө хаанаас олсон бэ гэхлээр энэ gold medalist тэгээд Сивон сургууль гэж байдаг гинэ. Энэ хоёр сургуулийн хамтарч байгуулсан Golden Ace гэж компани байдаг гинэ. Тэгээ энэ компани одоо хөрөнгө оруулагч нь байсан юм байна л да. Кимсарон гэж охин. Магадгүй нөгөө нэг энэ gold medalist ажилтдаг байсан гэсэн штэ. Тэг үедээ ямар ч цалин мөнгө авдаггүй байсан гэж тэгж ярьж ирсэн. Тэгээд одоо энийг уншихлаар ерөнхийдөө энэ компанид ингээд ажиллуулад тэгээд тэр сургуулийнхаа хувьцаанаас өгсөн юм байна гэж бодож байна. Тэгээ энэ хувьцаагаа зараад 200 сая воныг олж исэн гинэ. Тэгээд энийг ингээд цуглуулсан гэж байгаа. Төлсөн биднэрт ингээд төлсөн гэж хэлэхгүй байгаа энэ 200 саягаа. Тэгээ ямар ч байсан ингээд 200 саяыг ингээд цуглуулсан. Тэгээд ч биднэрт энэ мөнгийг төлөхгүй юм байна, төлж чадахгүй юм байна гэж бодож исэн гэж хариулсан байна. Тэгээд ерөнхийдөө энэ gold medalist гэж компаниг болохоор яг эзэмшигч нь Лиса Ран гэж кино найруулагч байт юм бэлээ. Тэгээд энэ кино найруулагч нь нэг ганц кино найруулсан юм уу да, би өөр найруулсан кинонуудыг олж чадаагүй. Тэгээд Real гэж кино байгаа байхгүй юу? Энийг гэхдээ заяа нэг сонин би ингээд өөр вебсайтуудаас харахаар зөвхөн энэ Лиса Ран гэж хүн л эзэмшдэг гэж бичсэн байгаа. Тэгснээс Ким Сохён яг эзэмшигч нь мөн гэж бичээг байгаа байхгүй. Гэтэл энэ Корея бүгдээр болохоор энийг одоо бүхэлд нь Ким Сохён энэ Лиса Ран эзэмшдэг гэж бичсэн байгаа. Айгуу сонио. Тэгээ ерөнхийдөө энэ Лиса Ран гэж хүн ч юм болохоор Сохёны болохоор half brother гэж байгаа байхгүй юу? Эцэг нэгтэй ч юм уу, их нэгтэй тийм ах дүүс юм уу да? Бас айгуу сонирхолтой заяа. За тэгээд нэрээ тэр Real гэж кинон бүр амар заяа. За би тэгээд ингээд TikTok дээр ингээд бичлэгнүүд үзчихсэн чи хүмүүс ингээд заахгүй тэр Queen of Tears гэх кино байгаа шүү дээ. Тэр кино ч юм болохоор IU-д хамгийн анх ингээд санал тавьсан юм байна. Энэ кинон тоглож гэдсэн чи IU болохоор татгалцсан. Тэгээ Kim Ji-won энэ хүсэлтийг нь авсан гинэ. Тэгээд IU яагаад татгалцсан бэ гэхлээр IU-гийн найз Сүлээ гэж жүжигчин байсан. Тэр охин бас одоо бас амьд биш. Амиа хорлцсон. За тэгээд тэр охин яагаад ингэж амиа хорлцсон бэ гэхлээр ерөнхийдөө тэр
би яг тэр талаар яг сайн ухаж түнгэж чадаагүй. Гэхдээ ямар члээс энэ real гэж киноноос болоод айгүй их одоо хейт авсан заяо. Тэгэд хейт авсан гэдэг нь үзий хаталт авсан. Тэгээ би тэр киног ингээд хайлт гуглдсан чинь нэг аим шиг вебсайт гараад ирсэн заяо. Тэгэд яг энэ тэр нөгөө нэг нэмэх 18 хэсгийг ингээд катлаад ингээд оролцсон байгаа байхгүй. Йоо, тэрийг үзэхэд үнэхээр аимшигтайсэн. Би ер нь солонгос кинонууд дээр тийм амар нэмэх 18 хэсэгтэй тийм кино байсныг ерөөдөө санахгүй байдаг ч үж магадгүй. Гэхдээ тэр хэсэг бол бүр арай л амар нэмэх 18 кино шиг тийм сайн байсан заяо. Тэг ингээд бүх биеийнхэнд ингээ бүх хэсгийг ингээ гаргачихсан. Айгу амар. Тэгээд заяо. Тэгээ би тэр хэсгийг үзчихэд бурхан минь ингээ гарцаа байхгүй. Тэгсэн чинь тэр кинон дээр нь хамтарч жүжиглсэн жүжигч чинь Ким Сок Юн гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэ буцаад ороод үзсэн чинь яа нэр Ким Сок Юн байсан. Гэхдээ айгу хогийн заяо. Тэр яг тэр сцен дээр болохоор Ким Сок Юн ингээд маск зүүцсэн байгаа байхгүй. Маск зүүгээ ирүүн дээр юм ингээд наацсан. Тэгээд танигдахгүй. Тэгээд хүмүүс бол яг өөрийг ингэж мэдхэргүй тийм ингээд хаацсан царайтай тийм зураг байсан. Мэдгүй. Надад тэр өстө таалагдаагүй. Тэгээд яагаад тэр ох амар их үзий алдаа авсан бүр ойлгомжтойсэн. За ер нь солонгосчууд юм амар нэмэх 18-тай тийм хэсэгтэй кино хийдэггүй штэ. Энэ нөгөө нэг эмгтэй жүжигч нь амар үзий хадалт аваад дуустдаг штэ. Тэгэд яасан болохоор энэ охины тийм амар хэсэгт одоо тоглуулж чадсан юм бүүм гэдэг. Тэгэд би тэр охины талаар бас гуглдэ гэж бодоод тухайн үед хэдэн настай байсан. Тэгэд ерөнхийдөө ямар үзий хадалтууд авч исэн тэр талаар нь бас ухаж түнхэж үзнэ гэж бодож байна. Яг гэвэл яг тэр хэсгийг үзээд би надад үнэхээр таалагдаагүй. Тэгээ хамгийн гол нь энэ хоёр охин хоёул амиа хорлцсон. За тэгээ бас нэг сонирхолтой факт нь болохоор солонгосын Вомбин гэж жүжигчин байгаа. Тэгээ одоо Ким Сэрон ч хамгийн анхных нь кино биш, хоёр дахь кино юм байлээ. Яг хоёр дахь кинон дээр энэ Вомбинтай хамт кинон тоглосон байгаа байхгүй юу? Тэгээд Вомбин тэр тухайн үед энэ охин чи хэдэн настай байсан? 10 настай байсан юм уу? Тэгээ энэ кино нь 2010 онд хийгдсэн гинэ. Тэгээд энэ Ким Сэрон гэж охин чинь 2000 онд төрсөн гэж аахгүй. Тэгэхээр 10 настайдаа энэ кино тоглож исэн. Тэгэд энэ кино нэлээд алдартай юм билээ. Ерөөсө хүн болгон энэ киногоор нь энэ охиныг таньж илээ. Тэгээ би энэ үед нь Монголд байгаагүй болохоор үзэж чадаагүй юм байлээ. Гэхдээ би Оросд сурж байхдаа болохоор тэр Ким Сок Юны нөгөө Moon Embracing the Sun гэдэг нар сарны тэрвэлт гэх киног нь болохоор тэр кино бол бүр амар хит болж исэн шүү дээ. Тэг баг Оросын сайт майтуудаар орос сабтайтлтай үзчихсэн баг шүү. За тэгээ Вомбин чинь болохоор би бүр Вомбин намрын харин түүх. Юу лээ? Нэг Сонхёкяд кинон тоглож исэн шүү дээ энэ залуу чинь. Тэгэд алга болцсон. Тэгээ би хин залуу кинон 2010 он хүртэл кинон тоглосоор л байсан аахгүй. Би тэгтээ ерөөсөн энэ залууг алга болцсон юм байна гэж бодоодсэн. Тэгтээ алга болцсон нь үнэн л юм байлээ л да. Ерөнхийдөө 10 онд нэг кино хийжээд алга болцсон юм уу? Вомбин энэ охинтой хамт тоглож исэн болохоор тэр өрөнд орсныг нь сонсоод 700 саяын төлчөө би зүгээр төлөөд барагдуулаад өгчий гэсэн байгаа. Ерөнхийдөө зээлж гинэ гээгүү зүгээр төлчөө гэсэн байгаа. Тэгсэн чинь энэ Ким Сэрон гэж охин би энэ одоо асуудлыг ахаа өөрөө шийдчихье. Та төлөөд хэрэггүй гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэгэд энэ залуучин бүр ингээд тэр газар нь очиод
төлбөр төлөх гэж очсон боловч энэ залуугаас төлбөр аваагүй. Тэр нь бас амар сонирхолтой заяо. Яагаад тэгэд Ким Сохёны одоо тэр нөгөө компани очоод энэ төлбөрийг нь төлөхөд нь болохоор авцсан байгаа байхгүй тэгснэ. Вамбиныг очоод төлчих гэсэн чинь ерөнхийдөө баг өмнө нь очсон байгаа байхгүй төлчихё гэсэн чи танаас төлбөр авахгүй гэдэг төлбөрийг нь аваагүй. Тэгэд миний бодож байгаа нь хэрвээ зүгээр яхавд хамт кинон тоглоод энэ хоёрын кино чинь зөндөө олон awards шагналууд авч исэн байл ерөнхийдөө Вамбинд ч бас айгу нэр хүнд авчирсан кино байгаа байхгүй. Тэгээ тэрийгэ бодоод ингээд өөрийг нь төлөөд өгчээ гэж бодсон байгаа байхгүй юу. Хэрвээ тэгээд төлцсөн байсан бол энэ хүмүүнүүдэр амт байх ч байсан юм лүү те. Ийм 700 саяын өрөнд орохгүй дээрэс нь X над залуугаас юм шүүхийн зарлан авахгүй өнөөдөр тэгээд хэрэг арай өөр байх байсан ч юм бэлээ те. Тэгж бодож чинь. Та нар юу гэж бодож чинь? За тэгэд ерөнхийдөө одоогоор миний сонсон мэдээллүүд ийм байна. Гэхдээ бусд нь болохоор ингээд амар ямар ч ингээд баталгааны отлохоогүй галзуу ийм rumor юунууд байгаа хгүй юу шүү. Тэгээд тэд нар нь хэрвээ батлагдаад мэдээллүүд гарч ирээд зураг хүрэхтэй батлагтаа гараад ирэх юм бол тэр талаар нь би бас бичлэг хийнэ гэхдээ болж үгэл энэ хэргийг ингээд дуусгамаар л байна. За тэгээ өнөөдөр ягаад энэ бичлэгийг хийж байгаа вэ гэхлээр би ер нь аль ч талд нь ормооргүй байна. Гэхдээ одоо энэ Вамбинтай хамт тоглосон энэ Man from Nowhere гэх киног түрүү ихлүүлсэн байхгүй тал хүртэл нь үзсэн. Энэ охин 10 настай заяа бүр амар хөөрхөн ингээд ярьж марж байгаа нь амар игдүүтэй тийм жоох охин. Тэг яаж тийм урт одоо зохиолынхаа тэр үгнүүдийг цээжилт юм байгаа бүүм мэд үнэхээр ингээд юу ч болоогүй юм шиг ерөөсөө айсан ч юм шиг ерөөсөө ингээд сандарсан ч юм шиг биш яг ингээд айгуу сайн тоглож байгаа байхгүй яг ингээл дүрдэн ингээд орцсон. Тэр хэсгийг би ингээл үзэл яриаг нь сонсчод бараг уйлцсан заяо. Бүр улаалс ийм хөөрхөн охин ягаад ингээд ийм байдалд орчвоо гэд үнэхээр итгэхэд бэрх байна. Тэгэд амьд байсан ч болоосаа тий амьд байсан байгаа зөндөө олон амжилттай кинонууд хийгээ явсан бол болно гоё ахас маах үнэхээр мундаг жүжигчин багаасаа одоо энэ жүжигийн карьер эхэлсэн тий. Тэгээд энэ юу тогсон кинонуудыг ингээд нэг TikTok-оор ингээд бүгднийг ингээд харуулж байгаа байхгүй ингээд жилд энэ охин ч баг нэг кино ядчил замдаа бүр 2 кино хийдгээс аахгүй 9 настайгаас хойш ерөөсөө нэг ч жил завсарлаагүй лэг одоо 22 хүртлээ одоо тэр нэг машины осол гаргах хүртлээ бүр ингээ амралтгүй кино тоглосон байгаа. Бүр үнэхээр тэгэд бас нэг сони юм нь ийм их кинонд тоглоод тэгэд орлого олж исэн юм бол эн чинь баг 12 жилийн хөдөлмөр байгаа байхгүй юу. Дуулна ингээд айгу баян баймар байгаа байхгүй 12 жил кинонд тоглосон. Тэгээд тэр кинонуудаас олсон орлогонууд хайцсан бэ. Тэр надад бас айгу санагдсан. Эсвэл солонгос юм жоохон охтуудыг кинонд тоглуулчаад ихтэй мөнгө өгдгүү мүү хайшин хэрвээ энэ охинд тэр кинонуудаас орсон орлогонд байсан бол энэ 700 сая хангалттай төлчмөр санагдаад байгаа байхгүй юу. Энэ бичлэгээ би ингээд дуусгахдаа энэ охины дурсгал зориулаад зурагнуудыг энэ бичлэгнийхаа араас оруулчихъя. Тэгээд та ямар хөөрхөн охин байсан нэг нь хараарай. Тэгээд маш харамсалтай байна. Тэгээд Ким Сохёны талаас ямар нэгэн мэдээлэл ирээг байгаа. Хэрвээ өөрөө мэдээлэл гаргах юм бол тэр талаар нь бас бичлэг хийнэ.
тэгж бодож чинь. Тэгээд одоо хүртэл өдийг хүртэл ингээд амар дэмжиж амар үздэг байсан, хайрладаг байсан ийм алдартай A-list жүжигчин ийм скандалд орсон ч өнөөдөр надад үнэхээр хүнд цохилт болсон. Үнэхээр өдөржингөө ингээд бүр яад ч юм бүр ингээд TikTok ухаал мэдээний сайтууд ухаал одоо юу гарч ирэх юм бол одоо яах юм бол гэл ингээд санаа зовоод бас хажуугаар нь ингээд энэ мэдээнүүдийг хараад бас зарим дээр нь үнэхээр дургу хүрэх үе байсан. Тэгээд эцсийн мөч хүртэл ингээд үзэн ядахгүй төвчээд хүлээхээр шийдэж чинь. Тэгээд юу ч гэсэн өөрөө гарч ирээд мэдээлэл хийхийг нь харъя. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.